Сайн байцгаана уу? Өнөөдөр Момстос хүлжээ рестораны хоолны технологи, хадгалалт мөн дотоод заслын талаар мэдээлэл хүргэж байна. Монгол улсад анхны салбараа 2023 онд нээсэн тус ресторан нь захиалга бүрийг шинээр бэлтгэж, хөлдөөгүй шинэхэн дахианы мах ашиглах, бүтээгдэхүүндээ Транстос MSG хэрэглэдэг гэдгээрээ онцлогтой байна. Юуны өмнө Момстос хүлжээ ресторан нь үсэн аюулгүй байдал хадгалалтын стандартыг хангахдаа дараах үндсэн зочмуудыг баримтлагдаг. Нэгт Монгол дахь Момстос салбарууд нь дотоодын оргио брендийн хөлдөөгүй шинэхэн дахианы махыг ашигладаг. Энэ махны сүүжлэг байдал болон амтыг хадгалах чухал үүрэгтэй. Хоёрт төрөлжүүлсэн хадгалалт буюу хүнсний бүтээгдэхүүний шин чанараас хамааран хөрвүрт 1-4 гарц хөлтөөгчөнд хасах 18-аас бага болон хуурай агуулгад ангилан хадгалдаг байна. Үйлдвэрлэлийн гол онцлог нь double fry буюу 2 удаагийн шарах арга юм. Эхлээд дахиад 170-аас 175 хэмт 8-10 минут шарж махыг бүрэн болгодог. Дараа 5 минут амрааж дотоод бүтсэн жигэд боссны дараа 190 хэмт дахин 2-5 минут шарж гадаргууг маш шаржигнөр болгодог. Харин хачир болох кажун шорсон төмсийг 175 хэмт 3-5 минут шарж гадаа шаржигноор дотроо зөөлөн болгодог. Тус хүлжээ рестораны дотоод заслын минималист загварын цайвар модон ширээ, орчин үеийн загвартай сандал болон хан дагах зөөлөн будангуудыг байршуулсан байдаг. Харин өнгөний цогцол нь брендийн үндсэн өнгө болох тод улбар шар болон шар өнгөийг цагаан цайвар саарал зэрэг төвөөсгсөн өнгөнүүдтэй хослуулан ашигладаг. Энэ эрч хүчтэй шинэлэг уур амьсгалыг бүрдүүлдэг. Анхаарал тавьсанд баярлалаа.